Монгол хэлний язгуур аялгау дөрмийн онцлогийг бурайд хэл хадгалж үлдсэн байдаг. Гэтэл бурайд хэл залуу үед өвлөгдөн үлдэж чадахгүй байгаад эрдэмтэд санаа зовниж байна. Хатуу гээгүүлэгчийг зөөлрүүлж хэлдэг, их шиг гээгүүлэгчийг заавал хослуулдаг гэд Монгол арга билгийн ухаан өдгөө бурайд хэлэнд л хадгалагдж байна. Үгзүүн хамгийн эртний дүрмж өнөөгийн бурайд хэлэнд байсаар байгааг эрдэмтэд судлан тогтоосон байна. Харин одоо энэ хэлийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал хурцаар тавигдж байна. Энтэй аймагт Оронтой аймгаар яваад үсгэд бол за дунд насныхан хөгшин одоо өвгөн хүмүүс бол сайхан бурайд айлгуур ярьдаг хүмүүс бол зөндөө байна. Тэр дундаа Дорнот аймгийн Дашбалбар сумынхныг би бүр онцолж энд бас магтаж хэлмээр байна. Дашбалбар сумынхан одоо ягаад ч яг бурайд айлгуугаа маш сайхан хадгалж хүүхд хөгшөдгүй одоо залуу хөгшингүй ингэ сайхан ярьдаг юм байна лээ. Тэр бол бас их сайхан болж ин зүг байна. Нутагтаа бол нутгийнхаа өрн томсхийг сайхан хадгалж үлдэх хэрэгтэй шүү дээ. Үндсэндээ цөөхөн газарт аялгаугаа хадгалсан гэвэр хинти төв хөвсгөл булган зэрэг Дорнотын нилээд газарт уул хэл бол одоо хондоо хэл аялгауныхаа шин чанарыг одоо бүрэн алдсан. Зөвхөн гэт 2-3 хон суманд л одоо уул хэл аялгаугаар ярьж байгаа юм цаг үе юм да. За бурайд хэлийг сайн судалснаар Монголын нууц товчооны хүчирийг дахин хилцүүн талаас нь судлах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. За үүний тулд нахад болон бурайд хэлний тойлогчийг гаргах хэрэгтэй байгаа юм. За ингэсээр Монголын нууц товчоо дахь эртний Монгол угсаатан аймагуудын хэл аялгауны онцлогийг судалж болох юм.